Зөөлсөндө манайхаа гадаа одоо хаврын ааш эхлээд эмэгтэйчүүдийн баярч болоод цэцэг барьсан хог залуучуудаар дүүрэн сайхан 7 хоног болж өнгөрсөн. Өнөөдөр бид та бүхэндээ сүнслэг оршихуй бурхан байдаг хэсэг талаар хүн төрөлхтний мөнхийн маргаантай асуултыг өөрөө өөрөөсөө дахин нэг асууж эргцүүлэн бодох боломжийг олгохоор энэ хүү дугаарыг бэлтгэлээ. Энэ бол Майк Кахил гэгч ирхэм өөрөө зохиолыг нь бичээд найруулад продюсераар нь ажилласан I Origins хэмээх 2014 онд гарсан кино. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол энэ киногаар манайх нэг удаа Муй Найт зохиож исэн. Тэр ивент дээр бид нар киногоо үзснийхээ дараа өөрсдийн сэтгэлээ хуваалцаж өргөн дэлгэр яриа өргөнүүлсэн байт юм аа. Тиймээс энэ дугаарт Муй Найт ирсэн хүмүүсийн санал сэтгэлийг багтаасан болохоор илүү сонирхолтой дугаар болсон байх гэж найдаж байна. Киноны төгсгөлд тухайн санал сэтгэлээ хэлсэн хүмүүсийн нэрсүүдийг кредит хэлбэрээр гаргана. Та хэд сарназ. Ингээд кинонд орцгоё. За энэ хүү шинжлэх ухаанч эрдэмтэн залууг Ян гинэ. Ян баг бахасаад элдв янзын юм сонирхдаг хүүхэд байсан бөгөөд камерыг хүний нүдтэй адилхаж хийсэн юм байна гэдгийг бацаан байхдаа анзаарсан гэж байгаа. Түүнээс хойш бараг тааралцсан хүн болгоныхоо нүдний зургийг дарж хүн бүрийн нүд давтагдчихгүй өөр байдаг гэдгийг ойлгож том болсон өнөөж судалгааны ажилдаа хүртэл нүдний талаар хийж байгаа. Нэг хайлвны үдшилэг дээр мань залуу дээвэр дээр гараад ганцаараа чийлэрсэн шигээ зогсож байтал тэнд нэг нүднээсээ бусдыг халахсан нэг кэт вумен сууж байна. Залуучуудаа сурсан зангаараа нүдэн чин зургийг дарж болох уу гэд бас зургийг нь дараад амжлаа. Тэгтэл нөгөө эмэгтэй нь хэлж яана л да. Чи нэг шууны домгийг мэдхүү. Хайр, уур хилэн, айдас, таашаал гэд бүгдийг нэг дор дуулж чаддаг шуу гэдэл. Өөр дөмнө сонсож байгаагүй нэг сонь зүйл яриад эхлэхээр нь Ян хариуд нь чи хаанаас ирсэн бэ гэтэл нөгөө Кэтмун өөр гаригаас гэдэл авлаа. Үгүй явтаа тэгээ яалч өөр гаригаас ирсэн юм уу гэмээр тийм итгэд үнэлтэй. За тэгээд энэ хоёр маань жаахан яриа өрнүүлснэ. Нөгөө эмэгтэй чинь манай залууг 0 руу дагуулж яваад яг Монгол бүхийн барилтаа амлан аваад барилдах гэж байтал Ян хариуд нь чи өглөөс ирээд ийм хийсэндээ харамсахгүй үстэй гэд асуучихсан чи нөгөө хүн за нэрээ тиймчтэй гэж бодсон уу яасан баяртай ч байхгүй яваадаг. За ингээд манай эрдэмтэн залуу маргааш өглөө үхэл өнөртөөсөө лаборатори дээр ирлээ. Яаны ажлын хамтрагчид бас дээрээс нь өрөөнийх нь хамтрагч залуу нь хинт багсныг хардаа. Яаны ажил дээр Керн гэдэг нэг шин дадлага үед нь туршилтанд туслахаар иржээ. Тэрний хийж байгаа туршилт бол өнгө ялгаж чаддгүй холгонуудыг өнгө ялгадаг болох юм байна л та. Холгоныг өнгө харж байгаа эсхийг яаж мэдхөө гэхээр хоёр өнгийн судалтай босоо хийх хөдөлгөж харуулхад өнгө ялгадаг холгоны нүд нь хөдөлтгөл өнгө ялгаж байгаа нь багны чиглэлийн дагуу нүд нь хөдөлнө гэсэн үг юм. Харин Яаны хувьд өмнө 3 туслахаа хөөгд явуулж исэн болохоор манай муу шин дадлагчийг нэг сайнаар хүлээж авахгүй ч өнөөх нь овоо сэрэг толгойтой бол тэ. Яанаас эсэн бусын юм шалгааж янз янзын шин санаа гаргасаар өнөө яхир Яаны итгэлийг болоод авчлаа баг. Энэ үед оног өнгөрч Яан нөгөө охиноо бодцоор нүднийх нь зургийг байн харна. Бараг хан дээр хевлээд наах нь холгүй. Нэг өдөр Яан 7-Eleven-ээс ойр зургийг идэх юм аваад тооцоогоо байтал $11 11 цент болохоор нь азийн тоо шүү ухааны юм хэлээд баримтаа харсан чи 11 сарын 11-ний 11 цаг 11 минут 11 секундэд баримт нь хэвлэгдсэн байт юм да. За тэгээд хөв тавилангийн дуудлагаар урдаа ирсэн 11 номерын автобусантаа суугаад явлаа гэж. Хэсэг яваад автобуснаас буугаад эргэн тойрны хартал нөгөө нэг айхтар дурлаад ирсэн нүднийхэн зүрх нь томоо самбар дээр туриаж байна. Сурчлагын самбар шүү дээ. Яан тэгээд өнөө сурчлагыг интернетээс хайж Крашига Софи гэдэг ийм дүрхтэй охин болохыг нь мэдэж авна. Харин Яаныг ингэж манаргаж явах хооронд шинхэн дадлагжигч Керман нэг бүрчлэн самбар дээр юм бичээд ухаан чулуугүй ажиллаа хийсээр л Яаны хулган дээр хийж байсан туршилт нь нэг л амжилт болохгүй байсан болохоор Керны гаргасан санаа бол хараатай амьтны харах чадварыг өөрчлөх гэж байснаас огт харах чадваргүй амьтанд хараа оруулбал яах вэ гэсэн санаа юм. Керны хэлж байгаагаар бол бүх амьтдын 5% нь огт хараагүй байдаг бөгөөд энэ нь нийтдээ 426 мянган амьд бит гэсэн үг юм байна. Тэгээд тэр бүгдийг өөрийн гараа самбар дээр бичиж байгаа нь энэ юм байна. Яанч судалгаа модлгаандаа цаг гарах байтугай Софиго одон бодсоор тэгснэ Керн бас тэгээд гамаа. Цагаа дими өрөөд байгаа юм шүү. Бүтэлтэй болно гэсэн баталгаа байхгүй штэ. Гэсэн чинь Керн өөдөөс нь баг донгос алдаач нь өөр үйл явц гээд аль хэдийн яхирын хэмжээ болсон байдаг байгаа. Нэг өдөр Яан галт тэргэнд явж байтал өдрийн бодол шөнийн зүуд болоод байсан нөгөө Софийн хажууханд нь суугаад явж байдаг байгаа. За манай хүн ч одоо ёстой олцсон дээр ном хөнгөө дахиуч чад хажууд нь суугаад авлаа. Гүй тэгсэн Софи барьж байсан чихрээсээ нэгийг өгөө таалга руу бос явж тийм да. Тэгэхээр Яан босчоод ардан зогсноо чихэнд нь чихэв зүйлгээ дуу тавьж энэ төр бас романтик хоголдоо. Софи ч гэсэн энэ үйлдэлд таалагдсан бол дотроо жуумал заадл явж байтал нэг худлаа хаалга нэгдэж Софи буугаад явхаар Яан чихвчээ салгахгүй шиг араас нь дагаж гүлээ. Гүй энэ үед одоо уцгүй чихвч гэж ямар байсан биш тий. Тэгээ Софи чи талгаж байгаад эргээд хартал Яан үгийн солиог үнсэд авсан хөрхий. За энэ хүү Яан маань ашгүй зүүд нойрныхоо бүсийг олж аваад одоо л нэг өөрийнх нь талаар асууж мэдчих гэлээ. Софи 11 настай байхдаа Франц руу эмээтэйгээ хамт нүүсэн бөгөөд ер нь ар гэрийн талаар нэх яриад авах дургүй болтой. Дахиад л нөгөө 11-ийн тоо гарч ирж байгаа зү. Яан асууж байгаа. Чи тэр өдөр яагаад намайг үнсэн юм бэ гэсэн чинь Софи хариуд нь. Яагаад ч юм чи надад их танил санагдаад байсан юм аа. Эсвэл чи намайг мэддэг юм шиг өнгөрсөн амьдралын л дурсамж байх та гэтэл Яан хариуд нь. Хөө би тийм юмд итгэдэггүй. Би чинь шинжлэх ухаанч хүн. Баримт нотлохоонд л итгэн шүү дээ.
Харин нүд бол шашинтай хүмүүсийн хувьд бурханд итгэдэг ганц шалтгаан гэхүү дээ. Тэгэд л бурхан байдаггүй гэх маргааныг зогсоох гэж нүдний талаар судалгаа хийж байгаа юм гинэ. Энэхүү хэдий шал өөр итгэл үнэмшил үзэл бодолтой чиглэлээ манай хоёр зүү урах зайгүй хосууд болжээ. Үүнээс хойш нэг чих удалгүй хамт амтахаар болж Ян маань дотор байрнаас гараад Софигийн гэрэл нүүж ирлээ. Манай хоёрт ч ярихгүй сэдв гэж байхгүй цаг үргэлж сонио ажим ярьсаар л нэг удаа Софи бүр Янаас сонин зүлгүйсэн. Намайг үгсний дараа заавал чандарлаарэ. Би газар дор ялзармааргүй байна. Хоёулаа дараагийн амьдралаа дахиад таарнаа. Би мэдэж байна. Гэхдээ Яан ч жоохон тоглоом болгоод л өнгөрөв. Харин энэ өдөр манай хоёр ярьж байгаад гэрэлтэй батлуулахар шийдээд хормын урдан дээр яваад орчлоо. Тэгсэн бүртгэлийн ажилд нийлж байгаа юм л да. Гэрлэг хүсэлтээ өгчвөл 24 цагийн дараа хариун шийдэгдэг юм аа. Тэрнээс наанд боломжгүй гэд манай хоёрын ч гэрлэг өнөдөртөө худлаа боллоо. Тэгтэл яг энэ үед нь дадлага үеийн Кэрен Ян руу залгаад миний туршилт бүтсэн шүү. Нэг өгтийг хараатай болгох их амжилттай тавигдлаа хийх сонсоод Ян хөлн газар хүрэхгүй баярлаад Софиг дагуулад лаборатори руу явахаар боллоо. Софи ахтай харин өнөөдөр гэрж чадаагүйсээ болоод бүр гураачихсан хэлж байгаа. 20-ны өдөр ажил руугаа явах гэж байгаа юм уу? Өнөөдөр юу ч өгөхгүй байгаа нэг л муу совин татаад байна гэсэн чи Ян. За хоёулаа маргааш ирээд батлуулчих шүү. Гэрлэлээ батлуулсан батлуулаагүй. Угаасаа чи хоёр сүнсээрээ гэрэлж гисэн хүмүүс. Миний аатмууд үргэлж чиний аатмууд тайртай байсаар л ирсэн гэд бөгжөө зүгээд л өөрийнхөө хэлээр хайраа илэрхийлээд уyrаагаад авлаа. За тэгээд лаборатори дээр Софиг дагуулад очтол Кэрен ч одоо гэртээ харж усанд орохгүй болохгүй нэ энэ гээд яваад өглөө. Софи тарин Яны ажил таалагдсангүй бололтой тэгж байна. Чи өтнүүдийг зовоох гэж өдөр болго намайг орхиж явдаг юм уу? Юу ч харахгүй байх зохицолгоотой амтныг хараатай болгоно гэдэг чинь сайхан санаа гэж бодохгүй л байна. Бурхны дүр тоглож байгаа юм уу? Тэр гээл тэгнэлтэй. Ян хариуд нь би бурхан мэдийн юмд итгэдэг чи мэдж байгаа штэ. Үл үзэгдэг чинь нэг бид нарыг дээрээс хараж байгаа гэдэг хэн нотлсон юм гэхэд Софи хариуд нь үтэнд үнэрлэх хүрэх гэсэн хоёр л мэдрэггүй байдаг. Тэгэхээр тэд гэрэл гэж зүйл байдгийг огт мэдэхгүй байж таарна да. Гэхдээ тэр нь гэрэл гэж байдгүй гэсэн үг шээ. Байдаг гэдгийг хүн болвол мэднэ шүү дээ. Яг үүнтэй адил маш цөөхөн тооны хүмүүс сүнслэг оршихуй мэдрэхүй байдаг юм аа. Би тэрний нэг нь байхгүй юу? Харин чи гэрлийг мэддэггүй өчиг ажиллаад байгаа юм. Ухааны мэрсээр манай хоёр хөөхөн эвлэрээ тушуу амаа нийлүүлчихсэн байж байтал Ян саамсргүй химийн бис нүдрүүгээ цэцж орхлоо. Яачихсан өдрөхээр ийм үүс нь хазаашгсан байдаг байна. Ингээд Ян хитэн цаг бараг сохор болж нүдээ гоолгоод явах шаардлагатай болов. Сохорчоогүй байгаа нэг юм да. Тэгээ манай хоёр гэрлүүгээ харж явтал байрны лифт нь гацаасхий. Засварчин дуудах гэсэн чи Яны утас нутарчсан байдаг. Ядаж байгаа Софи тэр үнийхэн дугаар байхгүй болохоор Ян жаахан бухимдаа хатал. Чи ямар хариуцлагагүй юм бэ? Хизээ том хүн болно доо энэ гээд лифтнээс гарахаа бодохгүй хэдэн үг шидэлцээд авлаа. Тэгээд Ян нүднийхээ болтыг авч лифтний хаалгыг нээгээд хитэн давхар руу авирч гараад Софиг татахар боллоо. Уг нь Софиг төрүүлээд гарчаа гэд өргөөд өгье гэдээ тогтно Софи бүр айжсан болохоор зөрүүтэлсээр байгаа дараа нь гарахар болж байгаа маа. За тэгээд энэ аимхаа хүүхдийг арай гэж дээш татаад гаргалаа гэтэл юу болсон гэж аимшигтэй. Лифтэн доош унаа Софигийн би бүр тал нь чавчигдсан. Бурхан минь. Яг дээшээ татах үед нөгөө лифтэн доош унаж таарч л дээ аимшигтэй. Софи өөрхийн анханасаа л мэдрээд исэн байхгүй юу? Хормын ордон дээр байхдаа муу совин татаад байна гэхдээ Ян тоогоогүй л байсан л та. Дээрээс нь хэд хоногийн өмнө өөрийг нь чандарлаарэ гэж хүртэл загснаг нь ботхоор өөрийгөө урт наслахгүй гэдгийг мэдээд байсан юм шиг. Ямар ч тааш тэгж их хүссэн үнтэйгээ гэрэл чадалгүй мөнх хүсийг үзүүлвэ хөргий. Уг нь Яны хараа зүгээрээсэн бол юу гэж юм болох вэ те? Та хэдийн тунд ч гэсэн хараа муутай хараагаа тэглүүлэх хүсэлтэй хүм байгаа л ах. Би ч бас одоо кино театр сабтайтл нүж чадахгүй муу хардаг шүү дээ. Нүдний шил байнга л зүтг. Тэгээд хараагаа тэглүүлсэн. Тэр туршлага бас дундуур нь жоохон хуваалцъя л та. Миний эмчлүүлсэн имлэг бол Сөүл хотод байдаг Айок Ай Ганнам гэх ийм имлэг байгаамаа. Энэ имлэгийн эмч нь бол Солонгостой хамгийн алдартай Хасан гэх имлэгт мангар олон жил ажилласан бөгөөд хараа тэглэх болор солих мессежлүүраараа мэргэсэн. Тэгээ бүр нийтдээ энэ эмч маань 20,000-аас дээш амжилттай хаалгааны кейстэй учраас үнэхээр найдвартай санагдсан. За тэгээд дээрээс нь эмчнэр маш нарийн ганцаарчилсан зөвлөгөө өгдөгөөс гадна Монгол орчуулагч хажууд нь байнга дагалдж байгаа учраас ойлголцохгүй гэх зовлонгүй. Бас дээрээс нь сонирхолтой нь хаалгааны өрөөнд шилэн учраас хаалгааны явцыг гаднаас нь харж яних боломжтой болохоор өвчтний айдас зовнил багасдаг санагдсан шүү. За тэгээд та хэд нэрээ сонирхож байвал видеоны description дээр байгаа Ayok Ай Ганнам энэ нүдний имлэгээр ороод сонирхоод үзээрэй. Хэдүүлээ буцаад кино руу орцгоё. Гинтийн энэ аимшигтай үйл явдлаас болж Ян баг галзуурах шахнаа хөөрхий. Лаборатори дээр ирэхээж болоод өрөөнөөсөөж гаралгүй дамартаж гүцлээж аваас. Энэ байдлаас салахын тулд Кэрен хурч ирээд чи бит хоёрын туршилт амжилттай болж энэ хорхоо хараатай болсон. Гэхдээ чи лабда буцаж ирэхгүй бол энэ туршилт ингээд орхидох гээд байна. Үгүй чи ядахтаа юм идээд эхэлтэй гэв. Хөөрхий Яны хоолгоор хоол давханд битэл үгж дуурч чадхааргүй байдалтай байгаа байхгүй юу? Ийм хэцүү үед нь Кэрен хамт байж тайтруулж исэн болохоор Ян тэрч аваад урал дээр нь үсчдэг юм да. Ёстой нөгөө түүнийг орлуулах гэсэн юм, амиа борлуулах гэсэн юм гэдэг дуу шиг юм болчихгүй юу. За энэхүү 7 жил өнгөрчээ. Ян Кэрен хоёрын туршилт олон түмэнд хүрч Ян маань бүр судалгааны ажлынхаа талаар телевизэд ярилцлага өнтер өгөөд нэлээд амжилттай залуу болсон байлаа. Үгүй тэгсэн яасан гэж бодож байна. Ян Кэрен
Ян хоёр гэрлээд Кэрн бүр өнөө маргаашгүй төрөх төчгсөн тулгар эцэстээ болцсон явж байгаа маа. За тэгээд телевизэд ярилцлага өгчөөд Яны найз Кэрн гурав хоолнд орох гээд ресторанд орж иртэл Ян жаахан сонирн босноо зөөгчөөс надад өөрөө чинь үнэртөөс их танил санагдлаа л да. Нэр нь юу вэ гэл эхнэрийн нүдэн дээр асууж өглөө. Хэний үнэртээ ус гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд маргааш нь манай хүн эхнэртээ хэрэгтэй минь авах гэж дэлгүүр ортол нөгөө үнэртээ ус нь лангуун дээр байж байна. Тэгээд бодож худалдаж авангуудаа өрөөндөө орж яваад нөгөө үнэртээ усаа үнэртээд Софигийн зургийг хараад уйлаа суух нь өрөвдөлтэй ч юм да. Чаавас гэж. Өддий олон жил өнгөрчөөд байхад мартах нь битэл зургийг нь хараад уйлаа сууж байдаг. Үгүй тэгснэ хагас нүцгэн бичлэгийг нь үзээд сүүс айлны ажлаа бэлдээд байж идэл. Гэнт гаднаас нь эхнэр нь ороод ирдэг юм шүү. Манай хүн жум хумгүй лаптоп хаагаад орхитол Кэрн зүгээр үргэлжлүүл чамааг юу өдөөдгийг би мэдмээр байна шүү. Тэгээд компьютерийг дэлгээд харсан өөдөөс нь нүцгэн Софи байлгүй яхав дээ. Баллаа ямаа нэрээ. Хөөрхий Кэрн одоо сонирн болоод бас ингэж хэлж байгаа юм л да. Надад таяа хэцүү байх юм өө. Би тэр өдөр чам руу залгаж лаб руу дуудаагүй байсан бол Софи өгөхгүй байсан байх ч юм бэлүү. Тэгсэн бол чи үдид надтай биш тэр үнтэй хамт байсан байх та гэсэн бодол төрөх юм а гэтэл Ян хариуд. Үгүй ээ би харин их муухай хүн. Тэр өдөр цахилгаан шатанд гацх үед минь дотор ямар бодол төрсөн гэж би энийг жаахан хүүхдийг насан туршид нь харагдаж явах юм байх таа гэж бодогдод бухимдж байтал секундын дараа л тэр хүчгсэн. Хэрвээ ийм явдал болоог байсан бол би тэрийн харилцаа нэх удахгүй байсан баха. Зүгээр л баяртай гэж хэлж чадахгүй явуулчихсан болохоор над хэцүү байдаг юм гэхэд Кэрний сэтгэл багч гисэн тайвширсан бололтой. За ингээд Кэрн маань эсмийн дамарж хөөхөн хүүтэй боллоо. Харин манай хоёрын хийсэн нүдний судалгаа амжилттай болсны дагуу дэлхийд даяар нүдээр дамжуулан бүртгэл үүсгэх технологи нэвтэрсэн юм байна л та. Гэхдээ тэгээд дөнгөж төрсэн хүүхдийн жоохногийн нүдийг сканттал Пол гэдэг нэртэй шал өөр хөгшин эрэгтэй хүний мэдээлэл гараад ирдэг юм байгаа. Эм чин нэх гайхалгүй. Уучлаарай хаяа ингээд алдаа заагаад байдаг юм уу гэлэн гөрлөө. Тэгсэн хэд хоногийн дараа эмнэлгээс салгаад танай хүүд аутизмын шинж тэмдэг илэрсэн ирж шинжилгээ өгөх боломжтой юу гэж байна. За тэгээд дахиад л нөгөө эмнэлэг дээр хүүхэд агуулад доош хоёр төрлийн зураг харуулдаг тест хийж байна. Хүүхдийг алинд нь илүү хариу үйлдэл үзүүлж байгаагаар нь тестэлдэг юм байна л да. Нэрэл хүн фермийн зургийг цоо ширтэл нэг нохооны зураг харж учиргүй инээгээд тэгснэ нэг эмэгтэй зураг руу харж уснаа час хийтэл уйлаад л явчлаа. Энэ ямар нэг учиртай болоод явчлаа шүү гэж эхнэр нөхөр хоёр нь таамаглаад л яа нөгөө зурган дээр байсан газар руу явлаа. Хүүгийнхээ хараад байсан нөгөө фермийн хажууханд нэг өгөрчин бүсгүүдэд таарлаа. Тэр эмэгтэй нөгөө хүүгийнх нь нүдийг уншуулт бүртгэл дээр гарч ирээд байсан Пол гэдэг хүний охин бож таарлаа. Гэхдээ тэгээд ч болоогүй хүүгийг нь хараад инээгээд байсан нохоо уйлаад байсан эмэгтэйгээд бүгдээрээ гараад ирдэг шүү. За тэгээд Ян гэртээ очиод найз эхнэр хоёртой харсан зүйлээ хэллээ. Эхнэр нь хэлж байгаа. Манай хүү Полыг өгснөөс 10 сарын дараа төрсөн. Энэ хоёр ямар нэг холбоотой байх гэхэд нь Ян санал нийлэхгүй яваарай л. Тэгтэл хажуунаас найз нь надад дэлхийд даяар бүртгэл үүсгэсэн хүмүүсийн дата мэдээлэл байгаа шүү. Одоохондоо хэдэн сая хүмүүс бүртгэлтэй явж удахгүй хэдэн тэрбум болно. Тэгэхээр өөр хүмүүсийн нүдийг уншуулад мэдээлэл зүг гарч ирж байна уу? Шалгаад үзье л дээ гэж байна. За тэгээд Ян ч насаараа цуглуулсан нүдний зургуудаа уншуулад үзлээ. Аав, ээж, эмээ, өвөө гэдэл ойр дотныхоо хүмүүсийг уншуулад тартал мэдээлэл нь таарч байна. Тэгтэл Кэрн хажуугаас нь Софигийн нүдийг туршаад үзээч гэхээр нь уншуулад тартал 3 сарын өмнө энэ этгийн Дели хотод бүртгүүлсэн байна гэд гараад ирдэг юм байна шүү. 7 жилийн өмнө нас орсон хүн шүү дээ. Тэгээд л нөгөө бурхныг нь үгүйсгээд сүнсгэж байдаггүй гэж ярьсан Яны хувьд ёстой идэхүү байх уу болж байгаа юм л да. Эхнэр нь хаа очиж Яныг их сайн ойлгодог юм болохоор чи энтэг яваа. Орч өөрийн нүдээр харж чаад ирэлтэй. Нүр гэдэг нэрээ сүнсний тойл юм билүү гэхэд нь Ян ч хариуд нь чи одоо сүнс гэдэгт итгээд байгаа юм уу? Би явахгүй. Амьдралынхаа тэр хэцүү юм дурсамжийг дахиж дурсмааргүй байна гэж халгаахгүй байхад нь эхнэр нь ятгахсаар байгаад явуулахар боллоо. За тэгээд ямар ч тач зорьсон газар очиод тентгийн сургууль гэхээр юм уу хүүхдтэй ажилтдаг нэг газрыг олччоод менежерээс нь асуулаа. Манай хүн ч одоо тэгээд Софигийн нүдний зургаас өөр ямар ч мэдээлэл байхгүй байгаа ганц зураг харууллаа. Тэгсэн нөгөө эмэгтэй нь өө би энэ нүдийг таньж байна. Та яагаад тэр охиныг хайгаад байгаа юм бэ гэж шалгаж хэлж өглөө. Наад охин чинь Саломино гэдэг нэртэй 6 настай үнэхээр ухаалаг охин байгаа юм. Даанч тэр сүүлийн хэдэн сар ерөөс үзэгдэж харагдсангүй гэд хамтдаа хайхаар болов. Амьдардаг байсан газраас нь яваад хүн амтнаас сургалт хөөрхий охин их зовлон үзэж байгаа бол тээ. Ээж аав хоёр нь ойлон гүрчгсэн гэр орон чүүлдсэн юм гэж аваас. Ядаж байгаа тэр хавийн гудамжинд нь хэдэн сая хүн амьдардаг учраас Софиг олно гэдэг бол бараг л боломжгүй байж. Дэлхийн талыг туулж энд ирчээд хоосон боцмааргүй байдаг. Арга мухартаа сууж байтал манай хүний толгойд овооног дайжгүй санаа ороод ирлээ. Тэр нь тэр хавийн хамгийн том сурчлагын самбар дээр Софигийн нүдний зургийг нь хагаад дугаараа үлдээгээд орхилоо. Уг нь ч одоо тэгээд их олон хүн холбогдох юм дөө. Даанч 6 настай охин хайгаад байхад залгаж байгаа хүмүүс нэг бол хөгшин нэг бол эрэхтэй бүр эсвэл ах дүүгээрээ ийм нүдтэй энэ төр шал худлаа байж болов юм яриад байгаа байхгүй юу. Энэ нэрлэгийн хажуугаар нөгөө менежер өсгөө Ян хоёр хэд 3 өсөөлж байна. Нөгөө өсгөөч асууж байгаа юм. Та шашинтай юу гэхэд Ян би шашингүй үзэлтэй. Шинжлэх ухаан гэдэг олон зууны туршид маш ухаантай хүмүүсээр хөгжүүлэгдэж ирсэн зүйлс. Дээрээс нь бидэнд өргөж урагшлах зам байдаг. Харин шашин бол бас хэдэн зуун мянган жилийн өмнө хэн нэгний бичсэн зүйл дээр үндэслэгч гэсэн өөрчлөгдөх сайжруулах боломжгүй зүйл шүү дээ. Гэхэд нөгөө өсгөн
Далай ламаас нэг хүн асууж л дээ. Хэрвээ шинжлэх ухаанаар бурхныг байдаггүй гэдгийг нотолчвол яах вэ гэхэд Далай лам харуудна. Эхлээд тэр судалгааг сайтар уншаад үнэхээр бурхан байдаггүйг нотолчихсон байвал би бурханд итгэхэ болно гэсэн гэдэг. Хэрвээ сүнслэг оршихуй таны шинжлэх ухааны итгэл үнэмшлийг үгүйсэхгүй яах вэ гэж байна. Ингээд ирэл хайвал нэг л бүтэлтэй болж өгөхгүй хэд хоног өнгөрч байтал эхнэр нь яан руу залгаад сая банкнаас залгалаа. Өдөр болгон $2,000 данснаас гарсаар одоо бүр $20,000 болчиход байна. Наа чинь яг юу болоод байгаа юм бэ яан? Одоо болсон дээр юм биш үү? Жив тойрын туршилт ямар анхудаа бүтлгүүдэж байгаа штэ гэж байтал нөгөө зарлалын самбарыг нэг охин харсаар зогсоод байгааг яан анзаарлаа. Гэхдээ мэдээж энэ бол бидний хайгаад байгаа хүн. Яан хурц очоод жоохон яриа өдөж охинтой танилцаад өөрийнхөө байрлаж байгаа газар руу дагуулад явлаа. Тэгээ хүүд нь анх хийсэн шиг 3 зургнаас нэгийг сонгох тестийг охиноор хийлгэтэл эхний эдийг нь овоо зүг хариулж яснаа сүүл рүүгээ бур уул явчлаа. Тэнхүү эцсийн хариу нь 44% гарсан учраас Софигийн сүнс гэдэг шинжлэх ухаанаар нотлох нь хэцүү байдалтай боллоо. Нөгөө охин ч бүр хөөрхий сандарчихсан тестийн хариу таарав гарсан нь өөрийнх нь буруугээ бодчихсон бүлтгэнж байдаг шүү. Гэхдээ тэгэл охиныг дагуулад буудлаас гарахаар цахилгаан шат руу буух гэл дөнгөж лифт ирээд нэгдэнгүүт нөгөө охин маань сүмсэн зайлт айгаад Яаныг тэрээ салдаггүй. Ийхүү энэ охин үнэхээр Софигийн дараа төрөл мөн байжээ гэдгийг Яан эцээц зөвшөөрснөөр охиныг тэрээд шатаар буугаад энэхүү кино маань төгслөө. Энэ киноны найруулагч Майк Кахел нь аав ээжээр нь хоёулаа шинжлэх ухааны салбарын хүмүүс байсан байж л дээ. Тийм учраас энэ киноны дэвшүүлж байгаа санаа нь найруулагчийн өөрийнх нь сүнслэг оршихуй шинжлэх ухаан хоёртой холбоотой юу гэдгийг эргцүүлэлээс бүтсэн байх гэж үзэгчид таамагладаг байна. Тэр утгаараа киноны диалог нь хэвчлэн шинжлэх ухааны тухай өрнөдөг бол үйл явдлууд нь дандаа далдын учир шалтгаан бурханлаг зүйлтэй өөрийн эрэхгүй холбогдоод байдаг. За тэгээд энэ киноны хийцлээс хамгийн их таалагдсан зүйл гэвэл зураг авалт байсан мэдээж хэрэг. Энэ киноны хамгийн алдартай хэсэг бол Ян Софигийн нүдийг анх зарлалын самбар дээрээс харж байгаа хэсэг дээр үзэгчдэд зүгээр камераар тойроод ирж байгаа юм шиг харагдаж байгаа боловч зураг авалтын талбай дээр нүсэр кран тавьж их нүсэр ажиллагаатай юм хүнд зураг авалт тооцогдож байгаа маа. Мөн дээрээс нь киноны сцен дээр байгалийн гэрлийг түлхүү ашигласан харагддаг. Байгалийн гэрлийг ашиглаж зураг авах нь маш их чадвар шаарддаг. Яг тэгэхээр байгалийн гэрэл минут тутамд өөрчлөгдөж байдаг учраас өнгө зүрх асуудал гардаг учраас ихэнх кинонууд төслүүд дандаа нүсэр том production гэрэл тавьж ажилладаг. За ингээд нөгөө ахтар 11 тоо ямар ч үстэй вэ гэхээр юмс хоорондын далд холбоо шин зүйлийн эхлэлийг бэлэгддэг тоо юм байна л да. Тэгээ гол дүр маань 11 тоог дагаж явсаар байгаа дурсан эмэгтэй болдгоо. Тэрээс гадна 11 номерын автобусны дотор талд нь 701 гэсэн дугаар байдаг зарим хүмүүс анзаараагүй гэж магадгүй. Сайхан бол сүүлийн нэгийн тоог нь кино багийнхан нэмж наасан нь ялгагдаж харагдаж байгаа. Ийм жижиг деталь дээр хүртэлж анхаарч ижсэн их тайвуу санагцсан. Бас нэг хүмүүсийн төдийлөн анзаараагүй өнгөрөөдөг хэсэг бол Яныг энтгэгт очиход анх лифтэнд таардаг залуугийн дүр. Тэгэхээр энэ бол нэг ач холбогдлого дүр юм шиг харагдаж байгаа боловч их том мөр гүйцэтгэдэг. Мань залуу анх Янтай лифтэнд таарахтаа бурхны талаар яриад манай хүн жаахан тааламжгүй сэтгэл үлдээгээд өнгөрчихлээ. Харин Ян сүлд нь Соломоны охиныг дагуулад буудал орж иртэл лифтний үдэнд нөгөө залуу зогсож байгааг хараад охиныг аваад тэр залуутай таарахгүй тулд дээшээ шатаар гарчиж байгаа. Тийм учраас анх охиныг лифтнээс айдгийг Ян бүр дараа нь мэддэг нь ийм учиртай юм шүү. Харин одоо киноны утга санааны тухайд ярих юм бол хэдийгээр эсрэг тэгсрэг шал өөр итгэл үнэмшил амьдралын хэм маяг хоёр хүн нэгэндээ үнэхээр хайртай бол хувийн итгэл үнэмшлийг давж чаддгийг харуулдаг. Гэхдээ энэ хоёрын харилцаа дөнгөж эхэлчихсэн халуун үе дээрээ дуусчихсан болохоор Яны хувьд 7 жилийн дараа хүрт үнэртэй усыг таних хэмжээний ийм тод үлдсэн байгаамаа. Тэгээд нүдийг зөвхөн сүнсний тойл гэж илэрхийлэхээс гадна сэтгэлийг хүртэл тойлдож болдог гэдгийг Ян Софид лаборатори дээр авчираад Кернтэй танилцуулах үед Керн Ян хайртай гэдгийг нүдээр нь илэрхийлээд харуулчихж байгаа юм. Гэх мэтлэн маш олон деталууд байгааг ярилгүй үлдээсэн байгаа. Та бүхэн бас өөрсдөө кино үзүүл анзаарч харахгүй да. За тэгээд та бүхэн бас өөрсдийн юу гэж бодож юу анзаарснаа сэтгэл хэсэгт бас хуваалцаарай. Мөн ингээд лайк, subscribe дараад дараагийн дугаарыг хүлээж өгөөрэй.